За сайн байцгаана өрхөн үзэгчдээ EBS телевизийн тодруулга булгангаар за Бэн тамир спорт газрын мэрэгжилтэн Эрдэнэер за боловсрол соёл урлагийн газрын Бэн тамир хариуцсан мэрэгжилтэн Ламсран Баатар нар маань хүрэлцэн ирээд байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ жил хүүхдийн спортын 6 дугаар наадам бол тохиож байгаа. За тэгэхээр энэ тал дээр одоо Орхон аймаг маань одоо өрчлөсөн шатны одоо ямар тэмцээнүүдийг зохион байгуулад байна. Тэмцээнийхэн бас тийм ээ үйл явдлын талаар харилцуулах байна. За боловсрол соёл чиглэлийн ухааны спортын яг сайдыг 2018 оны 777 тоод тушаалаар 2019 онд бүх ард түмний спорт академиг зохион байгуулах мөн хүүхдийн спортын 6 дугаар их наадмыг зохион байгуулах гэж ийм заавар чиглэл шийдвэр гарч одоо ингэж өдөр төмжинд замын дагуу ирсэн байгаа. За энэ өдөр төмжийн дагуу бол Орхон аймгийн хэмжээнд 8 засаг даргын захирамжаар за хүүхдийн спортын 6 дугаар их наадмыг зохион байгуулах анхан шатны дэд тойгоо байгуулж ажлын хэсгийг бол 24 хүн гишүүний бүрэлдэхүүнтэй засаг даргын төвшин жаргал дараа ахалсан бидний спортын газрын Золбаат дэд тойгоор өдөртүүлсэн ийм ажлын хэсэг бол зохион байгуулалт одоо явж ажиллагаа эхлээд явж байна. За хүүхдийн спортын 6 дугаар наадам маань 3 үе шатаар явагдана. За 1-р үе шат болохоор сум дүүргийн ямар шалгалт тэмцээнийг сум дүүртээ зохион байгуулна. За 2-р үе шаттай яг үгээр сум дүүргээс шалгарсан баг тамирчид аймгийн ямар шалгалт тэмцээнд оролцож хүүхдийн спортын 6 дугаар наадамд оролцох ийм эрхийг авах ийм онцлогтойгоор 3 үе шатаар явагдаж байгаа. За хүүхдийн спортын наадмын 3 дугаар үе шат буюу экспортын наадам маань бол 2019 оны 9-р сарын 9-өөс 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. За хаалтын нэг зар хэмжээг бол 9-р сарын 15-нд Сүхбаатарын талбай дээр гэж хаалттай ажил зохион байгуулахаар гэж зохион байгуулагдсан байна. За нийт спортын төрөл бол 119 төрөл, өвлийн спортын 2, за сонгох төрлийн 6, за паралимпийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 4 төрөл гэсэн ийм төрлүүдэд зохион байгуулагдана. За аймгийн хэмжээнд ажлын хэсэг хуралдаж одоо 2 удаа ажлын хэсэг хуралдсан байгаа. За эхний ажлын хэсгийн хурлаар бол за спортын төрлүүдийг бол ямархуу үе шатаагаар зохион байгуулах уу гэдэг ажлын хэсэг хуралдаад за ямар ч байсан аймгийн аварчлага тэмцээнийг бол анхан шатны тэмцээнүүдийг бол аймгийн аварчлага тэмцээнийг бол зохион байгуулъя. Зохион байгуулахдаа бол яг сонгох болон спортын аймгийн аварчлага тэмцээн зохион байгуулах гэсэн ийм чиглэлээр бол мөн бас нэг сонгох төрлөөс бол аль төрлийг явуулах ба хасах вэ гэдэг ингэж доктор шийдвэр гаргасан байх ярилцаж хурлаа протоколд. За ингээд ерөнхийдөө яг сонгох төрлөө соёл хийж тийм ээ шалгах төрлөөр бол за бай тавраа фокус бодлого дугуй хүндээ өрөлтгсөн энэ төрлүүдээр бол ерөнхийдөө соёл хийж тэмцээний зохион байгуулна. Бусад төрлийн тэмцээнүүдийг бол спорт болон бус төрлийн тэмцээнүүдийг бол аймгийн аварчлага тэмцээнийг бол зохион байгуулъя гэдэг энэ чиглэлээр явж байгаа. За мөн энэ дээр давхардуулаад яаж явах вэ гэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын 6 дугаар наадмын тэмцээнийг бол тухайн үед болж байгаа спортын төрлүүдийг бол төрлүүдтэй бол яг тухайн үед дүүцүүлж дараагийн өдрийн нэгдсэн журмаар зохион байгуулахаар ингэж үе шатаагаар зохион байгуулна. Тэгэхээр хүүхдийн спортын 6 дугаар наадам маань бас 30-аад ийм төрөл бол зохион байгуулагдах юм байна. Тэгэхээр Орхон аймагт бол одоогийн байдлаар бол мэдээж өвлийн спортууд бол явагдаад өнгөрсөн баг. За тэгээд одоо зуны спортууд маань хичнээн төрөл явагдаж байна тийм ээ. Тэгэхээр ашиг шоогийнхаа хүүхдүүд төрөлүүд хүнтэй сонгоод авцсан баг. Энэ талаар бас мэдээлэл. За Бэмбэдэр спортын газар маань хүүхдийн спортын 6 дугаар их наадмын хүрээнд одоо 2 дугаар шатны тэмцээнүүдэд Орхон спорт холбооттой хамтраж одоо төлөвлөгөө хуурийн дагуу тэмцээний амжилттай зохион байгуулж байна. Одоогийн байдлаар бадминтон, волейбол, даам, жудо, самбо, сагсан бөмбөг, 3 эсрэг 3 бүрцэх 3 сагсан бөмбөг, таквондо, шатар, цан төвшөр гэсэн спортын төрлүүдийн 2 дугаар шатны тэмцээнүүдийг амжилттай явагдаж зохион байгуулаад дуусч байна. Тэгээд нийт одоогийн байдлаар 1883 хүүхэд хамрагдсан гэсэн тийм судалгаатай ажил хийж байна. Одоо цаашлаад ширээний теннис, хөнгөн атлетик, спортын гимнастик, футсал, пара хөнгөн атлетик, ос татал, бүжгийн спорт гэдэг энэ спортуудыг төлөвлөгөө хуурийн дагуу 5 сард багтаагаад бид тэр тэмцээнүүдээ 2 дугаар шатны тэмцээнүүдээ дуус төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тэгэхээр одоо бүх спортын төрлөөр бол одоо бас аймгийн аварга явуулахгүй гэж сонссон. Тэгэхээр одоо яг ямар төрлүүдийг явуулахгүй, ямар төрлүүдээр аймгийн аварга шалгаруулж байгаа. За шгшөөгийнхаа хүүхдүүдийг бас хэрхэн сонгон шалгаруулж авч байна. Шгшөөг одоо тэгвэл тэмцээнд маань одоо аль сургууль бас тийм ээ. Одоо ямар амжилт гаргаж үзүүлж энэ талаараас мэдээлэл. За шгшөөг тус тэмцээн дээр одоо бүх багш нар холбоотуудын
төлөөллүүд ирсэн. Тэр үед хүүхдүүдээ сонгож, өөрсдөө сонгох холбоодод ер нь өөрсдөө сонгож шалгаруулж чигшээг авч байгаа. Одоогийн байдлаар ирээдүйд сургууль медалийн тоогоор 1-р өрөнд өгч байна. Оролцоо болон идэвх чармаалтаараа 4-р сургууль, 5-р сургууль эхний 3 байрыг эзэлсэн явж байгаа. Ямар ч гэсэн бид нар цаашдаа бүх сургуулиудыг бүх төрөлд нь дүгнээд сургуулиудыг байр эзлүүлнэ гэсэн төлөвөд ажиллаж байгаа. Үүн дээр нэмж хэлэхэд юу гэхээр хүүхдийн спортын анхны наадмын аврал манай орхон аймаг шалгарч байсан. За мөн дараагийн хүүхдийн спортын наадмууд бол 2 удаа 2 дугаар, 1 удаа 3 дугаар гэсэн ийм амжилтуудыг бол үзүүлж ирсэн. Одоогийн хүүхдийн спортын 6 дугаар тундаас бас амжилтанд оролцохыг бол хичээж багш тамирчдыг бол яг сонгон шалгаруулж тэмцээнд оролцож яг эхний байр шалгарсан спорт тоглоомын төрлөөр бол оролцсон сурагчид шууд эрхийн бичиг батламж спортын холбоотой хамт шууд нэрийг дуудаад хүүхдүүдэд ийм батламж хадгалж байгаа. Тэгээд улсын аврал тэмцээнд оролцох ийм эрхийн батламж гэсэн батламж олгож байгаа. Мөн одоо энэ тэмцээнд бас хоорондоо бас ялгаатай л та. Жишээ ганцаарсан төрлүүд бол шууд 8-ны аврал бүсээс шалгараад улсын тэмцээнд 6 дугаар наадманд оролцож байгаа. Спорт тоглоомын төрөл жишээ загсан мөнгө волейболын төрлүүд бол бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулагдсан 4 сард. Бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулагдаад бүсээсээ хэрвээ шалгах юм бол хүүхдийн спортын 6 дугаар наадманд оролцох эрхээ ав. Бүсээсээ шалгарч байж. Тэгэхээр одоо волейболын тэмцээнд бүс Баян хонгор аймагт зохион байгуулагдсан 4 сарын донд. Энд бол яг манай баг тамирчдад яг бэлтгэл ажиллаа хангаад бэлтгэлээ гарцсан байна. Загсан мөнгөний бүсийн тэмцээн бол бас яг 5 зарлагтай явагддаг. Тэгвэл 3-9-3 5-9-5. Энэ бас бүсийн тэмцээн шалгарсан баг тамирчдад бас улсын авралын спортын наадманд оролцох ийм эрх авах байна. Тэгэхээр энэ бас шууд оролцсон гэсэн үг биш. Тийм үү? Ганцаарчсан төрлүүд бол спортын төрлүүд бол аймагт эрх авна. Спорт тоглоомын төрлүүд бол бүсээсээ шалгарч иж эрхээ авч оролцох ийм онцлогтой байна. За үүн дээр нэмж хэлэхэд хамгийн гол чухал зүйл нь яг хөөр спорт хүүхдийн спортын 6 дугаар их наадамд байна. Спортын холбоод маань маш идэвх чармаалттай оролцож байгаа. Ажлын хэсэгт бол холбоодын тэргүүнүүд мөн нарийн бичгийн даргууд ажлын хэсэгт ингэж хуваарлагдсан байгаа, томилогдсон. Тэгэхээр яг хөөр ажлын хэсгийн дарга нар маань холбоодын тэргүүд маань яг хөөр спортын тэр аймгийн уршилт тэмцээнэ хамтран зохион байгуулж өөрсдөө төрлөө бие дааж спорт ордог хамтарч ингэж үр дүнтэй зохион байгуулж бас талархал илэрхийлээ. За тэгэхээр энэ жилийн хүүхдийн спортын 6 дугаар их наадмын бас медалийн талаар бас онцлогийг нэлээд харуулсан гэсэн сонссон. Тэгэхээр медалийн талаар бас тайлбар өгвөл. Гоё медаль. За энэ жил одоо хийж байгаа өрмөц гэж л одоо хэлжсэн тийм аа. За хүүхдийн спортын наадмын одоо 2 дугаар шатны Орхон аймгийн 2 дугаар шатны тэмцээний медалийг бид нар урд бүгд 8 дахь хятад улсад нийтээр захиалж хийлгсэн байгаа. Энэний хооронд медалийн онцлог нь бол нүүрэн талд хүүхдийн спорт их наадмын үндсэн лого харагдаж байна. За медалийн арт талд бол Орхон аймгийн онцлог барилгуудын нэг болох өндөрлөг маань эндээс харагдаж байгаа юм онцлогтой тийм медаль бид нар явуулж хийж байгаа. Тэгээд медалийн туузыг харах юм бол Орхон аймгийн Цаснарын тамгын газар гэсэн юм үндсэн зохион байгуулагч байгууллага тууз харагдаж байна. Тэмцээний ерөнхий зохион байгуулагч гэсэн. Тэгэхээр бас тэмцээнүүдийн маань орсон 2 дугаар шатны тэмцээнүүдийн маань бас одоо төсөв мөнгө одоо хаанаас гарч байгаа тийм энэ талаараас мэдээлэл өгөх. За хүүхдийн спортын 6 дугаар их наадмын анхан шатны тэмцээн бол орон нутгийн төсвөөс 25 сая төгрөгийг батлаж тэмцээн урлагийн зохион байгуулах үйл ажиллагаанд бол зарцуулахыг бол өгсөн байгаа. За одоогийн байдлаар бол 14.7 сая төгрөг бол медаль болон батламж бусад явсан 11 төрөлтэй бол зарцуулаад байна. Энэ дээр нэмээд хэлэхэд хамгийн гол онцлог гэхээр аймагаас ирж байгаа бодлого бол спортын тэмцээнд аймаг тэмцээнд аль болох олон хүүхд хамруулахыг зорж байгаа. Хүүхдийн хамгийн гол нь оролцоо чухал. Хүүхдүүд маань оролцож ийн спортоор хичээлэх дор сонирхолтой болох. Спортоор тамирчлах хөгжлийг авах. Ийм гол зорилготой басад багт тамирчтай хөгжөөнд дэмжих гэдэг ийм олон давуу талууд байна. Тэгэхээр энэ дээр яг хүүхдэд тэмцээнд сонирхож байгаа хүүхд болгон оролцох хэрэгтэй. Цуглаас шалгаад. Тэр хүүхдүүд маань яг хүүхдэд оролцооны мөнгө гэсэн зүйлийг өгөхгүй зөвхөн хүүхд бэлтгэлээгээд ирэхэд энэ тэмцээнд оролцож дараагийн шатны тэмцээнд орохыг бүрэн боломжтой амжилт үзүүлэх юм байна. Тэгээд эхний 3 байр шалгарсан энэ сурчтай бол энэ хүүхдийн наадмын 6 дугаар наадмын медалийг батламжтай өгж байгаа. Мандатыг бас үйл төлбөр өгч байгаа. Мандатыг өөрсдөө бид resort-ын төсөвтөөс ягаж
өөрсдөө гэж хэлж хүүхд болгонд оролцсон хүүхд болгонд юм хүүхдийн спортын 6 дугаар наадамд ингэж яхан штэ тэмцээнд оролцсон гэдэг юм мандат хүүхдэд ингэж босож болж үлдэхээр ингэж юм зохион байгуул дээр ингэж зохион хийж байгаа. За тэгэхээр 2 дугаар шатны тэмцээн явагдаад за 3 дугаар шатанд орох тамирчид маань бол шалгарна. Тэгэхээр бэлтгэл сургалтыг бол одоо мэдээ зуны амралт таарж ах шиг байна. Бэлтгэл сургалтыг одоо хэрхэн базаах вэ? Бас материалыг базаах хангаж байгаа юу тийм ээ. За одоогийн байдлаар одоо бүсд явах төрлөө байгаа шүү дээ. Волейбол 3x үржих 3 сагсан бөмбөг. Энэ төрлүүд маань одоо ямар ч сан тодорхой төлөвлөгөө гаргацсан. Шгшөөг нь насчлуулагчаа сонгоцсон, хүүхдүүдээ сонгоцсон. Одоо бид тэр бэлтгэлтэй гарцсан байна. Тэгээ бус төрлүүд маань бүсийн тэмцээн байхгүй учраас бид нар одоо хүүхдүүд хичээл амархаар тодорхой төлөвлөгөө гаргаад хүүхдүүдийн хичээл амарсан ч хөдөө гадаа амраахгүй зөвхөн эрдэнэттэй бэлтгэл их тэм зорилготой тусдаа бэлтгэлийн төлөвлөгөө гаргаж ажиллана гэсэн бодолтой байна. За хүүхдийн спортын 6 дахь ихнэ 2 дахь шатны маань тэмцээн маань одоо нийт 1000 гаруй багц медалийн төлөө өрсөлдөж байгаа. Тэгээд за өнд дашим тэлэхэд цан тишүүрийн тэмцээн маань Төв аймагт өнгөрсөн 3 дахь сард амжилттай шгшээ тэмцээн маань амжилттай зохион байгуулаад Орхон аймгийн баг цаны төрлөөр 3 дугаараар эзэлсэн байгаа. Тэгээд нийт одоо хүүхдийн спортын их наадам шгшээ тэмцээнд Орхон аймагаас нийт 400 орчим тамирчид албаны хүмүүс оролцох. Эрхээ авч оролцох тийм төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр энэхүү бас урьдчилан шатны маань тэмцээнд маань одоо сургуулиуд маань бол одоо нэлээд чармалтай оролцож байгаа. Хайл сургуулиуд одоо хичнээн хүүхдийг хамруулж оролцож байна. Тэгээ энэ талаар бас спортын 6 дугаар наадам бол хүүхдийн оролцоо гэж чухал үзэж байгаа. За ингээд хамтран зохион байгуулж байгаа. Гэр бүл хүүхдүүд хөгжлийн газар, боловсрол салбарын газар, бие дэвшил спортын газар, за спортын холбоо, за аймаг сум дүүргийн сэдв тэгээ сургуулийн захирал эрхлэгч гээд энэ бүх хүмүүсийг бол хамарсан энэ оролцоог нэлээд хангаж оролцож байгаа. Мөн хүүхдийн спортын 6 дугаар наадамд анхан шатны тэмцээнд сургууль болон клуб гэж бас идэвхтэй оролцуулахыг бол нэлээд уриалж байгаа. Идэвхтэй оролцсон сургуулийг бол эхний 5 байрыг шалгавал. За энийг юундаа толгой шалгуулах вэ гэхээр хүүхдүүд тухайн төрлийн спортын тэмцээний төрлүүдэд хүүхдүүдэд хэр хамруулсан. За хүүхдүүдийг үзүүлсэн амжилт. За мөн идэвх оролцоо, хөгжөөнд дэмжигч гэсэн энэ зүйлүүдээр бол онооны системээр шалгуулж сургуулиудыг бол шагнаж урамшуулна. Тэгэхээр энэ жилийн хүүхдийн спортын наадмын бас нэг онцлог бол насны ангиллал байгаа. Насны ангиллал нь одоо ямар тохиолдолд ер нь хэдэн хэдэн насны хүүхдүүдийг хамруулж байна. Хүүхдийн 6 дахь спортын 6 дахь их наадмын одоо насны ангил гэхэд юм бол 16-аас 17-оос 12 11 насны хооронд тийм нэгдсэн өдөр дэмж гарсан байгаа. Тийм учраас одоо тэмцээн зохион байгуулах сургуулиуд болон холбоодууд маань оролцогчдод маань яг нэгдсэн өдөр дэмжийнхаа дагуу тийм жин насны ангиллаа зохион байгуулж оролцох ёстой гэдгийг анхааруулж байна. Хүүхдийн спортын их наадмын маань одоо яг одоо зохион байгуулагдаж байгаа төрлүүд байна уу тий? За мөн цаашлаад одоо ямар төрлүүд ойрын хугацаанд зохион байгуулагдах вэ? Хүүхдийн спортын 6 дахь их наадмын сагсан бөмбөг 2 дахь шатны тэмцээн маань одоо 3-3 тэмцээн болон 5-5 тэмцээн маань одоо Хангарт спорт клубын Паласын зааланд одоо энэ сарын 30-ны өдөр 30-31-ний өдрүүдэд одоо шгшээ тэмцээн маань явагдана. Тийм учраас одоо иргэд спорт дэмжигч та бүхэн хүрэлцэн ирж үзээрэй гэж урьж байна. Тэгээ мөн одоо зохион байгуулагдах төлөвлөгөөтэй байгаа тэмцээнүүд маань 4-5 сард хуваар гарсан байгаа. Тэгээд ширээний дэс хөнгөө атлетик, спортын гимнастик, футзал, пара хөнгөө атлетик, гол татал, бүжгийн спорт гэсэн төрлөөд маань одоо 2 дахь шатны тэмцээн явагдаагүй байгаа. 4-5 сард явагдах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн манай тодруулах болон төрөлцөн ирсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд үзэгчдэм та бүхэн маань одоо спортын их наадмын 6 дугаар их наадмын одоо дараагийн одоо зохион байгуулагдах төрлүүдийг бол одоо манай телевизээр мэдээний албаар бол одоо хүлээн авч үзэх боломжтой. Бид бүхэн бол одоо өмнө зохион байгуулагдсан бол одоо тэмцээнүүд бол бас та бүхэндээ хүргэж байсан. Ингээд анхаарал хандуулсанд баярлалаа. Баярлалаа.